Өглөөний мэнд үзэгчтэй. ETV 659 өглөө хөтөлбөрийн ээлжит хичээлийн бүлэг хэлж байна. Өнөөдөр бид нэр юу үзэж байгаа? SAT. Анх удаа SAT Standard Assessment Test гэдэг зүйл рүү орох гэж байна. За, SAT гэдэг маань нэгдүгээрт бол манай одоо 10 жилийн сурагчдын ялангуяа Америк нэгдсэн улс руу сурах гэж байгаа сурагчдад бол хамгийн чухал шалгалт байгаа. SAT-гийн шалгалт бол 1600 ононоос байдаг, 4 өөр хэсгээс бүрддэг. SAT-гийн шалгалтанд өндөр оноо авсан тохиолдолд дор хаяж 1300, 1400 оноо авсан тохиолдолд дэлхийн шилдэг ихтэй сургуулиуд руу бол одоо орох боломжийн эхний алхам бол бүрдэнэ гэсэн үг ээ. За тэгэхээр энэ бол мэдээж амаргүй шалгалт байдаг. Хүүхдүүд маань ер нь 10 жилийн сурагчид маань ялангуяа өгдөг маань бол тийм учиртай. Манай хэдэд бол оройтсон ч гэсэн та хэд бол хүүхдүүд нь тийм ээ бас хизээ нэгэн цагт SAT-гийн шалгалт бол бас өгж таарах бах гэж бол бодож байна. Хүүхэд болгон л мэдээж Америкийн нэгдсэн улс руу ч юм уу гадны орн руу сурах мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Тэр утгаараа за өнөөдрийнхөө гарчгийг бол SAT дээр бол хэрхэн 1600 авах вэ гэж нэрлэлээ л дээ. Тэгээд дөрвөн бүлэгтэй байгаа. Хоёр дахь бүлэг буюу writing бичих гэхээс илүү дөрмийн нэг хэсэг байгаа. Дөрмийн нэг хэсгийг бол ялангуяа одоо телевиз үзээд сууж байгаа ахлах ангийн 10, 11, 12 болон 1, 2 дугаар курсын сурагчид бол маш анхааралтай хандаасай гэж бодож байна. Энэ маань бол харьцангуй бас нөгөө англи хэлний төвшин өндөртөө хүүхдүүдэд зориулсан. Угаасаа шалгалт маань өөрөө тийм л дээ. Тэр утгаараа. За тэгэхээр хоёр дахь хэсэг бол 44 асуулттай 35 минутын дотор хийх ёстой байдаг. Тэгээд ерөнхийдөө яадгүй гэхээр бид нэр ихэнх тохиолдолд зүгээр л бэлтгэл ажлуудыг хийгээл ингээл 44 асуултыг ингээл ээлж дараалаад өгөөд идэг. Гэхдээ энэ бол дотроо ямар дөрмийн шин чанаруудтай байна гэдгийг бол өнөөдөр бол бас их нарийн одоо судалгаан дээр үндэслэж гэдэг юм уу да. Миний хувьд бол одоо тэгж хийдэг ач холбогдолтой 1600 онооны 400 оноо гэсэн үг. Ямар ч үсэн энэ бол оноо болгон бол чухал шүү дээ тийм үү. Тэгэхээр одоо 400 оноос нэг асуулт баг 10 онооны ер нь 10-аас илүү онооны үнцэнтэй байна шүү дээ. Тэгээд ер нь бол нэг алдах юм бол тэгэл 10 оноо алдчих гэсэн нэг алдахад. Тэгэхээр тэр утгаараа ерөөсөө төгсийг зорилготой. За энэ дээр high frequency-гаас low frequency буюу хамгийн их давтагддаггаас хамгийн бага давтагддаг хүртэл юу яасан байна? Хэдүүл алдаануудыг бол эхнээс нь бичсэн байгаа даа. Би энэ болгоныг бол одоо монголоор орчуулад авах хэрэггүй verb error, pronoun error энэ бол одоо үйл үг ч юм уу төлөө нэрний ч юм уу ингээд манай нөгөө монгол хэлэнд гардаг шүү дээ тий. Хиллэг мэллийн одоо алдаа малдаа гэдэг шиг. За иймэрхүү алдаанууд бол байгаа. За хамгийн эхнийхээс нь эхлэхэд verb error-аас эхлэхэд бол энэ дээр юу гэж юм гэхээр шууд явчих. Every morning Joan takes a walk. To энэ ерөөсө голын хэсгийн холбоосууд дээр л байгаа. To clear her mind. To tone her body гэснээр хоёр to орсноо энэ чи thinking at gerund буюу ing орсон учраас thinking about the day энэ маань буруу байгаа учраас to think байх нь ихэнхдээ англи хэл бүр нэлээд сайн мэддэг хүүхдүүд хүртэл энэ дээр алдаа гаргаад байдаг to think to tone гэснээр дараагийнх дээр ing орчдөг одоо цаг орчдөг тэр маань буруу болох нэ. За pronoun маань юу гэсэн үг гэхээр энэ дээр бол юу байдаг айгүй энгийн алдаанууд их гардаг. Би хамгийн бас хүмүүс их тохиолдолд гаргадаг алдааг бол ярих гэж бодож байна. Hank and Andrew offered their old scooters. Хуучин скутер бол санал болгосон энэ хоёр хүн. Хинд өгөхөр to my sister and I. Энэ дээр л байгаа юм л да. Манай ихч бит хоёрт бол хуучин скутер авахыг бол санал болгосон гэж байгаа. Гэхдээ I гэдэг үг нь тийм үү англи хэлэнд би гэсэн үг. Me гэж бас би гэсэн үг. Айгүй энгийн. Гэхдээ хэрвээ тухайн одоо юу нь тухайн одоо object гэж ярьдаг. Тухайн одоо хилж байгаа тийм үү? Тухайн одоо санал болгож байгаа хүн маань хэрвээ санал болгож байгаа хүн маань би байх юм бол I гэж ордог. Санал болгогдож байгаа тийм ээ? Надад санал болгож байгаа бол me гэж орох хэвээр. My sister and me байх хэвээр. Энэ бол ерөөсөө яг унгаан англи хэлтэй хүмүүс ч гэсэн гаргаад байдаг алдаа байгаа. За, гурав дахь хэсэг нь юу гэхээр faulty idioms буюу их буруу хэллэгүүд. Хиллэг хаяа ингэж холбоос буруу орчдөг гэдэг утгаараа ерөнхийдөө бидний хардаг үгнүүд биш үү дээдлийн хэсэг хүснэгтийн дээдлийн хэсэг дээр off, with, from, upon гэдэг тийм ээ. Энэ бол нөгөө хамт одоо нөгөө манай нөгөө 7 тийн ялгалууд байдаг шүү дээ. Тэд нар шиг. Тэгтээ энийг хэрхэн ашиглах уу гэдэг байгаа байхгүй. Тэгмэд accuse, approve, consist энэ маань бол тухайн хүнийг бол гүтгэх, батлах
бүрдэх гэх тийм ээ. Энэ дээр бол of гэж ашиглах нь байна. Consistent, compare, cover доктортой юу харьцуулах болон одоо нуун дарагдуулах ч байдаг юм уу эсвэл үзэх. Энэ дээр бол with байх нь байна. Prevent, protect, recover. Энэ дээр бол хамгаалах, нөхөн сэргээх, сэргийлэх. Энэ дээр бол from, эндээс гэж байх нь байна. Upon энэ дээр үндэслэн decide, depend, insist энэ дээр бол upon гэх мэтчлэн зарим тохиолдолд approve-ыг бол with-тэй холиот ч юм уу ингэ явчихдаг нь бол алдаа гардаг. Тэгэхээр энийг бол энэ хүснэгтийг бол угаасаа ер нь бол хараад дээрэс нь энэ дээр бас нэмээд бол зөндөө юм байгаа л да. Ер нь байнга давтах ёстой зүйлүүд байгаа даа. За дөрөвт хэсэг нь faulty parallelism гэдэг маань одоо манайхаар бол яг параллел гэсэн яг адилхан байх ёстой бүх зүйлүүд. Англи хэлэнд бол хэлэгдэхэд жишээ нь jogging, boating, running гэх юм уу. Өгүүлбэрт бол яг ингэж гуруулаад ингэж орох ёстой. Investigated, followed and captured гэт тийм ээ. Өнгөрсөн цаг дээр. Энэ дээр бол яаж ин infinitive дээр to eat, to sleep and to watch. Энэ ч бол яг infinitive direct дээр бол to find гэснэ sticks and to toast гэд бүх одоо ер нь одоо цаг ер нь өнгөрсөн цаг маг байдаг юм уу те. Ер нь эдрийг сурчхад би яг өөрөө тэгж бодож байна. Гэхдээ ер нь англи хэл эдрийг сурчхад л англи хэл сурахад гайгүй штэ. Нөгөө тий ер нь үг ингээд гайгүй цээжлээд энэ хідэн дөрмийн зүйлүүдийг л хооронд нь ингээд нэг аргыг олчиход ер нь англи хэл сурна гэдэг бол ер нь тийм хэцүү зүйл уул нь биш юм байгаа юм да. Хүмүүс л айгүй тийм сүртэй хэцүү гэж хараад идэг болохоос. За дараагийнх нь бол гаргадаг алдаа гэж байгаа нь манайхаа энэ нөгөө SAT дээр орж ирдэг нөгөө албаар нь алдаануудыг л засах юмнууд байдаг учраас би алдаа гэрээд байгаа шүү. Тэгэхээр dictionary гэдэг маань одоо хиллэгддэг зүйлүүд дээр одоо сонсогдоод адилхан сонсогддог мөртлөө өөр бичигддэг зүйлүүд байдаг шүү тийм ээ. Principle or principle. Яг л адилхан хэлэгдэнэ. Энэ бол зарчим гэсэн үг, энэ бол сургуулийн захирал гэсэн үг. Principle or principle. Whether or weather гэдэг тийм ээ. Энэ бол альва нэгэн зүйлийг тийм үгүйг тэлэгддэг. Энэ бол цаг агаар weather. Rain or rain. Энэ бол юу хэлэгддэг? Rain гэдэг маань нөгөө ноёрхлыг авах гэж хэлэгддэг. Нөгөө rain нь болохоор бороо. Ч юм уу те. Тэр утгаараа ер нь бол эдний бол ялгааг бол маш сайн мэдж байгаа хэрэгтэй. Энийг хэрхэн ялгах уу, яах вэ гэхээр ном сайн унших хэрэгтэй. Тэгээд энэний ялгаа бол мэдээж өгүүлбэрийнхаа контекст буюу агуулгаас л гарч ирнэ. Тэгээс энийг яаж мэдхий ямар ч боломжгүй шүү дээ хүмүүстэй гэдэг. Өгүүлбэрийн агуулгаас бол маш амархан мэдэгдэж болно. За misplaced modifier гэж байгаа. Энэ бол юу гэсэн үг вэ гэхээр миний хэлдгээр чамааг би явсны дараа гэдэг нэртэй. Тэгээ минийхаар бол нөгөө modifier буюу хэнийг хэлээд байгаа гэдгээ маш сайн одоо тодорхой болгож өгөх хэрэгтэй байхгүй юу? Чамааг би явсны дараа гэдэгт хэн явсан мэддэхгүй гэдэг нь шүү дээ, тийм ээ? Тэрэн шиг to be cooked well. Одоо сайн одоо болгохын тулд одоо өлзий гээ одоо чинь хоолн дээр ярьж байгаа тийм ээ. Энэ хоолыг сайн болгохын тулд гэснэ Sheila steams her string beans and broccoli гэдэг. Тэгээ Sheila яасан гэхээр өөрийнхөө bean болон broccoli-г одоо ингээд чансан гэж байгаа байхгүй юу? Гэтэ энэ үгэлбэр дээр яасан гэхээр Sheila-г чансан болчиход шүү дээ. Тэр утгаараа. Тэгэхээр нөгөө яг хин бэ гэдэг энийг хэлэх нь бол одоо маш чухал байгаад байдаг. Тэгэхээр who's getting steamed буюу тийм ээ. Тэгэхээр энийг брокколи болон бинэ сайн чансан гэдгийг бол зүгээр хэлэх ёстой. За дараагийнх нь бол adjective adverb гэдэг. Энэ бол юу гэхээр юутай тэмдэг нэртэй холбоотой. Энийг хэрхэн зөв ашиглах вэ? За энэ дээр бол яаж юм гэхээр we miss you so much that we hope you return home quick. Бид нар таныг маш их санаж байна. Гэртээ хурдан ирээрэй. Return гэж орсон бол quickly. Энэ ly үсэг ер нь adjective adverb дээр бол нэмжих ёстой. Дандаа quickly, happily гэдэг ч юм уу тийм ээ. Тэрийг бол нөх хөдөлгөөнд оруулж өгж байгаа гэсэн үг. Тэр утгаараа. За дараагийнх нь plural singular inconsistency буюу нэг тоо олон тоо хоёрыг холиод идэг тохиолдол их байдаг. Mia and Maggie гэдэг. За энэ хоёр охиныг ярил л да. Dream of юу гэж мөрөөддгүү гэхээр becoming an actress one day. Манай монгол хэлэнд бол ялангуяа манай монгол хүмүүс энэ алтаг их гаргадаг яг зөндөө хүмүүс гаргадаг л та. Тэгэд юу гэхээр шинэ ингээл да сувда нараа хоёр жүжигчин болох.
Сонирхолтой гэдэг дэлжгэд бол асуудалгүй байгаа даа шүү дээ тийм үү. Гэхдээ англи хэлний болохоор Сувда нараа гэж 2 хүн орсон бол жүжигчид ч юм уу те actresses олон тоон дээр бол тэгж орох ёстой байгаад байгаа. Энэ бол заавал олон тоог ирсэн бол заавал олон тоон дээр ганцыг ярьж байгаа бол ганц дээр нэг хүнийг ярьж байгаа бол S аавна, олонх дээр бол S авахгүй гэх мэт зүйлүүдийг бол байнга анзаарж явах хэрэгтэй. Олон дээр бол have, ганц дээр бол has гэх мэтчлэн. За дараагийнх нь redundancy and wordiness. Энэ маань юу гэсэн үг? Нөгөө нуршсан өгүүлбэрүүдийг хэлдэг. Хитрхи ингээд манай монгол хэлнчиг гардаг ингээд нэг өгүүлбэр ингээд дуусч өгдөг тийм ээ. Тэгээд яваад идэг. Тэр утгаараа англи хэлнчигс яг адилхан. Тэгээд эсвэл зүгээр юуны алдаа гарцсан байж болно л та дөрмийн голд нь. Harold эдсэн гэж байна. Аль алиг нь гэж байгаа байхгүй. Аль алиг нь 3 croissants, 3 croissant гэдэг ч одоо croissant л бахтай тийм ээ. Хэлцээ. Нэг Франц юу гэдэг шүү дээ тийм ээ. Мушигдсан нэг борц боо бидлүүдээ тийм croissant гэдэг. Croissant л гэдэг юм да. 3 croissants as well as 2 hunks of fontina cheese. За ямар ч байсан 2 тийм бүтэн fontina бислэг болон croissant-ыг идсэн гэж юм л та. Энэ дээр бол жишээ нь ate both 3 as well as in гэдэг энэ айгүй олон юм орох шаардлагагүй both гэдэг үгийг хасчих юм бол ер нь бол тухайн өгүүлбэр маань бол илүү ойлгомжтой болж ирнэ. Тэгээд хамгийн сүүлийн 2 хэсэг рүүгээ орохоос өмнө зүгээр би сурагчдад зөвлөж байгаа шүү. Аль болох айгүй энгийн байгаа тохиолдолд ер нь өгүүлбэр энгийн тусмаа зүгээр. Заавал нэг сүртэй нэг урт удаан тийм өгүүлбэр байгаад хүчээр тэгээд авах бол шаардлагагүй гэж бол хэлмээр байна. За faulty comparison гэдэг маань бол хоёр зүйлийг буруу харьцуулаад байгаа зүйлүүд байгаа. Одоо 10 дахь нь. Тэгэхээр энэ юу гэж юм гэхээр Beethoven's music, Beethoven-ы хөгжим тийм ээ, is better than Bach. Бахаас илүү одоо Бахыг бодвол Бетховены хөгжим яг манайхан бол тэгэл ярьцдаг л да. Энэ жишээ нь юу харьцуулж байгаа нөхөр Бетховены хөгжмийг Бах гэдэг хүнтэй харьцуулаад байгаа байхгүй тийм. Хөгжимтэй хүнтэй харьцуулаад байгаа учраас алдаа гарч ирж байгаа. Энийг бол мэдээ заавал давхар S аваад өгүүлбэр дуусгачих болно. Эсвэл or that of Bach, Бахын тэрнтэй гэж бол заавал харьцуулах бол ёстой. Гэдэг утгаараа ер нь эсвэл хүмүүс аливаа нэг объектыг хүнтэй ч юм уу те тэгж харьцуулаад байдаг. Тэр бол болтгон байгаа шүү. За хамгийн сүүлийн хэсэг нь run-ons and fragments. За энэ дээр зүгээр юу гэсэн үг вэ гэхээр зарим тохиолдолд зарим өгүүлбэр дөрмийн хувьд сонсогдохдоо зөв ч юм шиг мөртлөө дөрмийн хувьд буруу байгаа тохиолдол байдаг. Эсвэл эсрэгээрээ тийм ээ. Дөрмийн хувьд зөв байгаад байдаг нэг хөвгүү сонсогдоод наалдаж өгдөг. Гэх мэтчлэн тийм өгүүлбэр дээр бол анхаарах хэрэгтэй. Жишээ нь is this the picnic table? Энэ пикникийн ширээ мөн үү гэж юм л та. On which you supposedly left your compact disc player. Энэ ширээн дээр disc player-ыг тавьчвал гэсэн асуулт байгаа. Энэ дээр бол on which гэдэг маань on which. Тэг ер нь бол whom гэж. Ер нь энэ холбоосууд дээр юу гэхээр энэ хэсэг нь бол зөв байгаа дээ. Буруу сонсогдож байгаа мөртлөө дөрмийн хувьд зөв зүйлүүд байдаг. Is this the picnic table where you supposedly left? За ингэх юм бол where гэх юм бол ихэнх хүмүүс тэгж ярьдаг. Бид нэр ер нь монгол хэлээрээс тэр аливаа тохиолдолд заавал дөрмээр зөв ярьдгүй шүү дээ. Тэнгүүд ярьдаг нь зөв юм шиг сонсогдоод байдаг. Англи хэлэнд бол where you гэж бол ярих нь бол ихэнх тохиолдолд ер нь бол тийм байдаг. Буруу л яриад байгаа байхгүй. Тэгээд тэрийгээ сонгочоод байдаг. Гэхдээ on which нь зөв байдаг талтай. За тэгэхээр ийм 11 зүйл бол байна. Тэгээд давхар юу хэлэхэд бол одоо 16-аас 20 насныхандаа хэлэхэд бол дөрмийн тал дээр энэ 11 зүйлийг бол байнга анхаарах хэрэгтэй. Энэ 44 асуулт бол энэ 11 бол янз янзаараа бол орж ирнэ. Хамгийн их нь энэ хамгийн бага нь энэ гэсэн үг бол биш. Энэ бол яг сүүлийн 3, 5, 6, 10, 11 сарын SAT-г авч үзээд энэ зүйлүүд нь илүү байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн учраас бол ийм байгаад байгаа. Мэдээж SAT-гийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тийм ээ. Надаас зөвлөгөө авахыг хүсвэл яаж болно? Мэдээж манайхтай бол бас universal-тай бол холбогдож болох байх гэж бодож байна. Мөн бид нар бол 12 сард л одоо энэ сар бол одоо байхгүй. 12 сард л SAT 12 сарын 3-нд байна уу? SAT-гийн бол шинэ нислэлт авнаа. За. SAT гэдэг маань иймэрхүү байна.